Бямгаргийн шөнө Нигер улсын Имамуж дахь газрын тос боловсруулах хууль бус үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 100 гаруй хүний амь үрэгдсэн байна. Хохирогчдын цогцос танигдахын аргагүй болтлоо шатсан байсныг орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Ажилгүйдэл ядуурл газар авсан Нигерт түүхий газрын тос хулгайгаар боловсруулах бизнес ашигтай боловч аюултайд тооцогддог. Тэд Нигерийн томоохон компаниудын дамжуулах хоолоогоос түүхий газрын тос хулгайлах замаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хулгайн үйлдвэрлэлийн улмаас олон хүний амьнаас эрсдсэн осол их гардгаас гадна байгаль орчныг асар их бохирдуулдаг. Газрын тос олборлдог бүс нутгийн тариалангийн талбай гол нуурууд асар их бохирдолтой байдаг нь хулгайн үйлдвэрлэлтэй холбоотой юм. Дэлбэрэл болох үеэр хулгайн үйлдвэрээс газрын тос авахар хэд хэдэн том аварийн автомашин дугаарлаад байжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард тус бүс нутгийн бас нэг хулгайн үйлдвэрт гал гарахад 25 хүний амь үрэгдэж байв. Энэ оны 2 дугаар сард орон нутгийн эрх баригчид хулгайн үйлдвэрүүдийг илрүүлэх хаах ажиллагааг эхлүүлсэн ч үр дүн муутайгаамаа. Нигер улс нь Абрак ТV-ийн хамгийн том газрын тос олборлогч, экспортлогч бөгөөд өдөрт дунджаар 200 мянган баррел газрын тос хулгайд алддаг гэсэн тоо бий. Энэ нь нийт олборлолтын 10 гаруй хувь болдог байна.